2013 оны 2 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд Эрдэнэт хотод шууд ардчлал, Эрдэнэт цахим сургалтын төв байгуулагдаж, нээлтэнд нь Монгол улсын Баатар Батүл оролцлоо. Цахим сургалтанд хангаан бүсийн өвөр хангаа, ар хангаа хөвсгөл, буулган, сэлэнг, дархан, орхон аймагуудын төлөөлөл шууд ардчлалын сургагч багш нарыг бэлтгэх алсын зайны сургалтын хөтөлбөртөө хэрэгжүүлэх юм. Сургалтыг уян хатан, орон нутагт тулгамдж буй асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдсэн, богино хугацаатай, зайны болон биежилсэн хэлбэрээр явуулах хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж байна. Орон нутаг дахь төрийн үйлчлэгэнд өгөх, иргэдийн үнэлгээний цахим мэдээллийн тоног төхөөрөмж ашиглах санаачлаг гаргаж, сургалтын хөтөлбөрт тусгаж байна. Жишээ нь Сингапур улсын онгоцны будалд эрх зорчигчдод үйлчлэх, ариун цэврийн өрөөний ажилчдын үйлчлүүлэгчдийн өгөх үнэлгээний тоног төхөөрөмжийг орон нутгийн төрийн үйлчлэгээний ажилтны үйлчлэгэнд өгөх үнэлгээний тоног төхөөрөмж болгон ашиглах боломж байгаа юм. Монгол улсын банкны салбарт хэрэгжиж буй үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн баталгааг үнэлэх тоног төхөөрөмж гэх мэт шинэлэг санаачлаг гаргаж, түүнийгээ сургалт болгон иргэдэд хүргэх зорилт тавьж байна. Сургалтын хөтөлбөрт интернет ашигласан, мэдээллийн харилцсан солилцоог иргэдийн оролцоо болон төрийн үйлчлэгээний ажилтны ажлыг үнэлэх зорилгод ашиглах, төрийн мэдээллийг орон нутгийн иргэдэд хүргэх зорилгоор Facebook, Twitter, гар утас, iPad-ийг иж бүрэн ашиглаж сурах сургалтыг оруулж байна. Эрдэнэт хотод хийгдэх энэ сургалт бол мөн адилхан орон нутгийн эрх мэдлийг иргэд өөрөө оролцож өөртөө шингээх энэ асуудал дээр тодорхой хувьсгал хийсэн иргэдийг уриалсан иргэдэд илүү мэдлэг боловсрал өөрөө өөрийгөө орон нутгаа хөгжүүлэх тийм боломжийг олгосон ийм л сургалтыг иргэдэд түгээн дэлгэрүүлэх зорилготой. Эрдэнэт хотын дүрм та нарт ерөнхийдөө хэлэлцүүлэх гэж бодож байна л да, тийм ээ. Өөрөөр хэлбэл бид нар Эрдэнэт хотын оршин суугчид учраас бид нар энэ оршин суугаа газараа өөрсдийнхөө дүрмийг гаргах нь, тийм ээ. Эрдэнэт үйлдвэрийн газартайгаа гэрээ байгуулах. Энэ бол улсын үйлдвэрийн газар. Эрдэнэт хот бол бие даасан шүү дээ. Тэгэхээр зэрэг манай хотын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа. Тийм үү? Тэр газрууд бид нартэй гэрээ хийж тохиролцож явах ёстой. Эрдэнэт хот дотроо болохоор энэ багууд байгаа шүү дээ, тийм ээ. Багууд нь болохоор Эрдэнэт хотынхаа энэ цэвэр цэмцгээр Эрдэнэт хот бол хамгийн цэвэрхэн хот шүү дээ. Үнэхээр хэрвээ та нарын оролцоогүйгээр та нараас асуухгүйгээр Эрдэнэт хотын засаг дарга, Эрдэнэт сумын засаг дарга Хорхон аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч шийдвэр гаргасан байх юм бол тэр шийдвэр нь хүчингүй болно. Тэгэхээр энийг хэрэгжүүлэхийн тулд энэ журмуудыг батлах хэрэгтэй. Бүх сумууд 2011 оны шинэ хууль гартлах хүртэлх тэр хугацааны төсвийн харьцаа чинь ер нь нэг тийм юу гэмдэ хүний орон нутгийн гар хөлийг боосон тийм л төсвийн харьцаа байсан шүү дээ. Зардаг санхүүжилт хэмнэхээр нь жилийн эцэст данснаас нь төрийн сангаас нь хураагаад аваа явцдаг. Тийм үү? Төсөв нь орлогын зарлагаас даваад гараад явчихаар тэр орлогын дээш нь ингээд тэгштэгээд аваа явцдаг. Монгол улсын маань ерөнхийлөгч элбэгдорж хүн эдэлдэггүй хүний ирэх гэж байж болохгүй гэж хэлсэн байдаг. Бид сонгуулиар нэг өдөр эрхэн эдлэх биш, төрийн хэрэгт өдөр тутам оролцох нүр ажил эхэлж байна. Эрдэнэт хотын ардсан холбооны дэргэдэх шууд ардчлал цахим сургалтын төвд та бүхнийг хүрэлцэн ирж суралцахыг, сургагч багшаа бэлтгэхийг урьж байна.